үндсэн цэцэрлэг төрөлнг бид 798 га авна гэхэд нь дэмжихгүй гээд нэг бөө юм болцгоосон. Тэгээ одоо 100 га таримал ойн сангаасаа бид нар 100 га гасгах сууж байна л та. Бид нар улам л ингээ харгис болоод байгаа. Тэгээ одоо энэ шийдвэрээ гаргуулах тухай асуудлууд нь өндөр бол маш олон талаас харах хэрэгтэй. Одоо тэгээд зарим нь утгаараа тэр тойрог зам, хурдны зам энэ төр орж ирж байгаа газруудаа ингээ харахаар бол бид хэд уул нь Улаанбаатар хотыг иргэдийг төлөөлөд гараад ирсэн төлөөлөгчдийнхөө хувьд нэг ч ихсэн иргэний эрх ашиг өмч хөрөнгийг үнгүүдүүлэхгүй байхын төлөө ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр энэ тал дээр бид нар илүү ингээд дутагдaltaй ажиллаж байгаа. Тийм учраас дараагийн ямарваа нэгэн асуудлыг оруулж ирэхдээ нэг ч ихсэн иргэний эрх ашигыг хүндэж, нэг ч ихсэн иргэний өмч хөрөнгийг үнгүүдүүлэхгүй байх юм шийдвэр гаргадаг байгаасаа, оруулж ирдэг байгаасаа, асуудлыг оруулж ирдэг байгаасаа гэж би ингэж хүсэж байгаа маа та бүхнээс. Ерөнхий архитектороос бид нар асуусан энэ цэцэрлэг төрөлнгийн газрыг дахин төлөвлөлөө та одоо ингээд энийг зөвшөөрч гэнэ үхээр үгүй гэж байна. Тэгээд бид нар энэ юу яасан шин үндэсний урлагийн их театр энэ Риогийн парк чинь өөрийнх нь байшин байхад нь буулгаж чад ногоон байгууламж болгосон юм шүү дээ. Гэтэл бид нар өнөөдөр ногоон байгууламж байлгасан газрыг нь болиулаад ногоон байгууламж босгож яхад эргүүлээд нөгөө таримал ой сангаа устгуулна гээд энэ байшинг оруулаад ирж байгаа энэ барилга байшинжийг оруулаад ирж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байгаамаа. Тийм учраас эрхэм төлөөлөгч та бүхэн минь энэ дээр одоо эргэж хараач гэд одоо нийт тэр том төсөл нь явах чахт нь бүгдийг одоо хаалттай биштэй гэд ингээд тогтоолын төслийг ногоо хөгжлөө ороо 2 болгож хувааж одоо гаргаж өгөөч гэсэн. Тэгээд ядаж энэ 40 гааг нь хэдүүлээ хамгаалаад үлдээ. Тийм учраас энэ дээр нь та бүхэн минь дэмжиж өгөөч. Энэ байгууламжаа устгахгүй. Тэгээд дээр нь дахиад одоо та нар энэ тойрог зам, хурдны зам ороод ирэхээр River Garden тэр хавийн бүх байшин, орон сууц үнгүүд нь өнөөдөр бид нар нэг хэсгийг нь болохгүй гэж буулгачаад нэг хэсгийг нь болно гэж буулгах гэж байна шүү дээ. Энэ чинь л утгагүй шийдвэр байхгүй юу? Тэгээд тэрэн дээр оруулж ирж байгаа асуудлууд, үндслэл энэ төр бол үнэхээр одоо юу яахгүй бас тийм шүү гэж хүлээн зөвшөөрөхөд тийм орж ирэхгүй байгаа байхгүй, бодлого орж ирэхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас дараагийн ажил асуудлуудыг оруулж ирэхдээ үндсэн цэцэрлэг төрөлн рүү дахиж битгий дайраарай. Дахиад өөр асуудлууд шийдвэрлээд газар дахин төлөвлөлт олон журмууд бид нар ярьж байна. Ийм үедээ нэг ч гэсэн иргэний эрх ашиг хүндэхгүй байхад тэр олон талын боломж судалгаа шинжилгээ хийж олон экспертүүдийн дүгнэлт авчирч оруулж ирж байгаараа өнөөдөр ямар ч байгалийн орчны шинжилгээ үнэлт гараагүй байхад бид нар өнөөдөр хотын төлөөлөгчдийг ийм шийдвэр гаргаа гэж оруулж ирж байна. Ийм учраас энэ дээр бид нар шүүмжлэлтэй хандж байгаа, энэ дээр дэмжихгүй байгаа байр суурьтай байгаа шүү. Тэгэхээр эрхэм нөхөд минь та бүхэн ядаж энэ үндэсний урлагийн театрт энэ 40 гааг нь өгөхгүй байх талаас нь харгалзаж үзээд өгөөрэй гэж ийм саналтай байна. За.